Энэ танхим сууж байгаа дийлэн хүмүүсүүд нь ямарваа нэгэн байдлаар автомашин эзэмшдэг байх гэж бодож байна. Найдвартай сэлбийг олно, тэрийг тааруулж сорилуулна гэдэг нь бол нэлээдгүй хүчин чармайлт, цаг хугацаа, царайны бид шаарддаг гэдэгтээ та бүхэн санал нийлэх бах. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Дэлхийн хамгийн том сэлбийн сантай холбогдож Монгол дахь хамгийн том дата моделийг үүсгэж чадсан Автопарцын хамт олонныхоо одоо тайзан дээр хэдүүлээ урьцгаая. Хамтдаа сонсцгоё. Hey yo, yeah, man, won't you kick some of that, you know? За эрхэм мөндөд зочид хөрөн орлогчдаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баясгалан гэдэг. Би Автопарцын эмээний үүсгэн байгуулагч. Өнөөдөр Монгол улсад оригноос сэлбэг гэхээр тархинд нь шууд амар үнэтэй та гэж орж ирдэг. Харин бодит байдал дээр та 2-3 дахин хямд үнээр худалдаж авах боломжтой. Энэ асуудлыг шийдэхээр Автопарцын эмээ өнөөдөр зах зээлд нэвтрэхэд бэлэн болсон байна. Автопарцын эмээ нь олон улсын оригноос сэлбэг үйлдвэрлэгчдийг Монголын бизнесүүдтэй шууд холбож өгж байгаа цахим худалдааны платформ. Үүгээр зогсохгүй та хүссэн автомашиныхаа сэлбийг манай платформоос хайж олох боломжтой. Мэдээж автомашин гэхээр нөгөө та бүхэн одоо энэ зах зээл нь нэлээд том гэдэг нь төсөөлөгдөж байгаа. Автомашины сэлбийн зах зээл өнөөдрийн байдлаар 1.4 тэрбум төгрөг. Харин бидний зорилттой зах зээл 294 сая доллар буюу 1.80 төгрөг. Үүнд нийт 982 мянган суудлын болон дунд аврын машинууд багтж байна. Та бүхэн хэрэг энэ графикийг харж байгаа бол гарал үүсэл болон дундаж наслчдыг бас харах боломжтой. Яг одоо Монголын сэлбийн зах зээл дээр дараах 5 том асуудал байгаа. Үнэтэй эсвэл чанаргүй мөн таны захиасан сэлбэг таарахгүй байх магадлал бас байдаг. Мөн сэлбэг хай гэхээр хайлтын платформ байхгүй. Үүнээс үүдэлтэйгээр та маш их хугацааг сэлбэг хайлтандаа зарцуулдаг. Мөн том компаниуд дээр одоо дээр дооргүй одоо ийм ашиг сонирхлын зөрчлүүд маш их гардаг. Харин Автопарцын эмээ таны энэ асуудлыг бүгдийг шийдэж өгөх болно. Бид бизнесээ дараах 3 орлогын их усүрээр тодорхойлсон байгаа. Нэгдэг нь stock option буюу зах зээл дээр эрэлт өндөртэй бүтээгдэхүүнүүдийг бид одоо агуулгаас бэлэн нөөцөөр худалдаална. Энэ нь өөрөө 40% ашигтай. Хоёр дахь нь dropship буюу захиалгын үйлчилгээ. Энэ нь 25% ашигтай бизнес. Мөн гурав дахь нь бид хэрэглэгчтэй одоо манай дата сангаар аялах, өөрт шаардлагатай сэлбэгийн датаг хайх үйлчилгээг бас давхар үзүүлэх юм. Бидний давуу тал бол одоо Nexus Automotive International гэдэг олон улсын сэлбэг үйлдвэрлэгчдийн холбоо гэж байдаг. Тэрний Монгол дахь гишүүн. Үүгээр зогсохгүй өнөөдрийн байдлаар бид ойролцоогоор 32 оригноос сэлбэг үйлдвэрлэгчдийг Монголд төлөөлөх эрхээ авчихсан байна. Мөн олон улсын автомашины сэлбэгийн дата сантай холбогдсон бүн ашиглах эрхтэй цорын ганц Монгол компани. Манай системийг одоо цахим худалдааны салбарт нэлээд дээгүүр явж байгаа Coty компани хөгжүүлж байгаа бол манай хөрөн оруулагч Intel Mind болон Сүлжээнүүд биднэрт давхар менежментийн зөвлөхөөр ажиллаж байна. Бид энэ ондоо эхний хувилбарыг зах зээл дээр нэвтрүүлнэ. Харин дараа жилдээ эцсийн бүтээгдэхүүний зах зээл дээр танилцуулна. Үүгээр зогсохгүй 2024 онд 25 онд бид уул уурхай болон хөдөөж ахуйнс тоног төхөөрөмжийн сэлбэгийн зах зээл рүү орно. Түүгээр мөн B2C платформоо танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Харин 2026 оноос бид автомашины сэлбэгийн салбарт экосистемийг хөгжүүлнэ гэж төсөөлөлтэй байгаа. Бид одоогоор 4 үний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Одоо би яг одоо энэ автомашины сэлбэгийн зах зээл дээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Манай компани өнөөдрийн хүртэл туршилтаар 400 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байгаа. Та бүхэн энэ графыг харж байгаа бол бид одоо ойрын 5 жилийн борлуулалтын төлөвлөгөө болон EBITDA-га бас тооцоолж гаргасан байгаа. Бидэнд яг одоогоор 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Үүний хариуд бид компанийнхаа 25 хүртэлх хувийг санал болгож байгаа. Бид хөрөнгө оруулалтынхаа 30%-ийг технологи хөгжүүлэлтээр зарцуулах бол үлдсэн 70%-ийг эргэлтийн хөрөнгөөр зарцуулах болно. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Автопарцын эмээ байлаа.